улс төрчид, алдартнууд, цагдаа нар, төрийн албан хаагчид, корпорацийн захирлууд, K-pop-одод энэ бүлэглэн гэмт хэрэгт холбоотой болох нь тогтоогдоод байгаа юм. Биеэ үнэлэлт, хүчингийн хэрэг, мансууруулах бодис, хээл хахуул, секс, бичлэг гээд түүнээс ч илүү бусармаг явдлаар дүүрэн энэ хэрэг. Энэ бол агуу Сэнгригийн скандал. Анхааруулга. Энэ бичлэгэн дээр агуулсан бүх зүйлс үнэн бодит мэдээ нийтлэлээр үндэслэгдсэн бөгөөд уг үндэсгүй цуу яриа, хүүхний үзэл бодол агуулаагүй болно. Big Bang, G-Dragon, ахлагч ба гол рэпер, Top, гол рэпер, Taeyang, гол хоолой ба гол бүжигчин, Daesung, дуучин бас Сэнгри, гол бүжигчин бас хамтлагийн хамгийн залуу гишүүн. Өмнөд Солонгосын Гванжу хотод төрж өссөн тэрээр багасаа од болохыг хүсдэг байсан ба одоогийн энэ алдраа өөрийн хүчээр олж авсан. Бага насндаа бүжиглэх авьяас чадварлаг үзүүлбэрүүдээр олонний анхаарлыг татсан. Сэнгри YG Entertainment-ийн захирал Hyunshигийн нүдэнд өртжээ. Бодолгүй Big Bang хамтлаг төрсөн байна. Big Bang K-pop-ийн хаанд тооцогддог бөгөөд үнэхээр л K-pop-ийн хамгийн нөлөөтэй хамтлагуудын нэг юм. Нийтдээ 87 хөгжмийн шагнал, 137 хөгжмийн хамтлагийн шагналтай. Big Bang бол Backstreet Boys, One Direction, BTS, NSYNC, Jackson 5-ыг хол хаян дэлхийд 140 гаруй цомог зарсан тийм л том хамтлаг. Гэвч одоогийн байдлаар цэргийн алба хаах шалтгаанаар төв засварлага аваад байгаа билээ. Burning Sun Club дэх хүчирхийлэл 2019 оны 1-р сарын 28 MBC мэдээний аль Burning Sun гэх шөнийн клубын гадаа болсон хэргийн хяналтын камер дээрх бичлэгийг дэлгэжээ. Хохирогч Ким гэгч клубын харуулуудаар зодуулсан боловч харуулууд биш өөрөө цагдаад баривчлагдсан байна. Кимийн мэдүүлгээр бол Burning Sun-д 11 сарын 24-нд хүчирхийлэлд өртсөн нэг эмэгтэй гүйж ирээд мөрнөөс нь барина. Түүний ард нуугдан тэр үед Ким клубын хамгаалагчид хандсан боловч өөрөө тэдэнд зодуулсан гэжээ. Түүний дараа гавлуулаад цагдаагийн хилцс рүү ачигдаж ирж байцаалтанд оржээ. Энэ хэрэг Сэнгригийн эзэмшдэг Burning Sun Club дах мөрдлөгийн их болсон байна. Burning Sun-ы ажилчдын групп чатыг илрүүлсэн нь 2-р сарын 2-нд Burning Sun-ы ажилчдын дундх групп чатанд клубын дотор болдог жигшүүртэй үйл ажиллагааны талаар гарсан байхыг илрүүлсэн. Чатан дээр байсан цочирдом зөвлүүдээс дурдвал эмэгтэйчүүдийг мансууруулах, согтсон эмэгтэйчүүдийг хүчирхийлэх, эсвэл биед нь халтах, мөн эдгээр үйлдэлүүдээ нууц камерын бичлэгт буулгасан гэх мэт. Клуб эзэмшигч Сэнгри хэвлэл мэдээлэл хийхдээ юуны өмнө энэ зөрчилдөөнд хэрэгт холбогдсон эсвэл энэ хэрэгээс жигшиж байгаа хүн бүрээс уучлалт хүсье. Энэ зөрчлөөс болоод сүүлийн хэдэн өдөр надад хар дарсан зүүд мэт байлаа. Би хаанаас нь эхлэхээч мэдэхгүй байна. Миний бие урд өмнө нь ийм яриа эсвэл мэдээлэл харж сонсож байгаагүй. Мөн би байцаалтанд орох шаардлагатай бол орно. Миний зүгээс мөрдөн шалгалтанд чадах бүхнээрээ тусалж гэмт итгээд баригдаж үүрэх ёстой ялаа үүртлэн зүтгэх болно. Эзэмшигчийн хувьд хариуцлага үүрэх ёстой гэвэл үүрнэ гэжээ. Burning Sun-ыг мөрдөн байцаасан нь 2-р сарын 18-нд цагдаагийн хилцс Burning Sun-аас гадна Gangnam дүүрэгт хэд хэдэн шөнийн клубүүд энэхүү хэрэгтэй холбоотой гэдгийг олж илрүүлээд Сэнгриг мөрдөн байцаахаа олон нийтэд мэдэгджээ. Burning Sun-ы ажилтнуудыг нэгтгэхэд тэднээс Ecstasy, Happy Balloon буюу нэгэн төрлийн газ, кетамин зэрэг мансууруулах бодис олдсон байна. Цагдаагийн хилцс удалгүй эдгээр мансууруулах бодисыг Burning Sun-д зарж хэрэглэгдэж байсныг илрүүлжээ. Сэнгриг мөрдөн байцаасан нь 2-р сарын 26-нд Сэнгри эхний том скандалд өртжээ. Цагдаа нар Сэнгри болон ажилтнуудын 2015 онд бичиж байсан зурагсуудыг олсон бөгөөд Сэнгрийн гадаад хөрөнгө оруулагчтай уулзах зорилгоор Gangnam дүүрэн шөнийн клуб уулзалт зохион байгуулахыг тушаасан өнгөстэй зурагсууд байна. Тухайн групп чатанд байсан хүмүүс хөрөнгө оруулагчдад биеэ үнэлэх үйлчилгээ үзүүлэх талаар хэлэлцэн агуулгатай зурагсууд байлаа. YG Entertainment бүх мэдээллийг няцааж Big Сэнгритэй ярилцахад тэр бүх зурагсууд хуурамчаар бичигдсэн үнэн биш гэжээ. Мөн тэд энэ асуудлыг хуулиар шийдвэрлэх бодолтой байгаагаа илэрхийлсэн байна. 2-р сарын 27-нд Сэнгри цагдаагийн хилцэд мөрдөн байцаагтахаар дуудагжээ. Тэрээр өнөө өглөө би энэхүү хэрэгтэй холбоотойгоор намайг илүү сайн мөрдөж судлахыг хүссэн үргэлж гаргасан. Олон талын зөрчилдөөн, гүтгэлгээс болж хүмүүсийн санаа зовоож уурлуулсандаа ахин хүлцэл өчье. Хэргийн үнэн мөн илэртэл би мөрдлөгийн явцад чин үннээсээ хамтран ажиллах болно хэмээжээ. Сэнгри Burning Sun Club болон зурагсуудтай холбоотой биеэ үнэлэлтийн хэрэгтэй ямар ч холбоогүй гэдгээ хатуу илэрхийлжээ. Тэрээр үнэндээ
Би санахгүй байна. Аль хэдийн 3 жил өнгөрсөн. Би тийм зураг илгээгээгүй гэж нэг сурвалжлагчид хариулсан байна. Тухайн үед YG Entertainment ч бас зурагсуудыг хуурамч гэж няцаасаар байсан ба сурвалжлагч хариуд нь тэдгээр зурагсуудыг хуурамчаар үйлдэх ямар ч шалтгаан байхгүй. Зурагсууд үнэн гэж дайрсан байна. 8 цаг хагасын дараа Сэнгри суллагжээ. Хэрэгтэй холбоотой мөрдөн байцаалт дууссан. Мансууруулах бодисын хувьд би шаардлагатай бүх шинжилгээг нь өгсөн. Олон хүмүүс энэ зөрчилдөөнөөс болж ууртай байгаа. Би бүх с жиг арилах хүртэл цагдаагийн хилцтэй хамтарч ажиллах болно гэсэн ба та бүхнийг шинжилгээний хариу галт хүлээгээсэй гэж хүсье. Цагдаагийн хилцээс намайг дахиж дуудал дахин мөрдөн байцаалтанд орохоор ирэх болно гэж хэлээд явжээ. Эхний шинжилгээний хариугаар Сэнгригийн биеэс мансууруулах бодис олдоогүй байна. 20 дугаар сарын 28-нд Сэнгри K-pop-тэй холбоотой бүх ажиллагаа тоглолтуудаа цуцалжээ. Хах хууль 3 дугаар сарын 3-нд Сэнгри хуучин цагдаа асан Сон Бёнхог өөрийн хуульчаар томилжээ. Сон Бёнхо нь өмнө нь олон төрлийн мөрлөг дээр ажилласан 6 жилийн туршлагатай гэмт хэргийн тал дээр мэрэгсэн нэгэн байлаа. 3 дугаар сарын 4-нд Burning Sun Club-ийн гүйцэтгэх захирал Lee Seung-hyun хахуул өгснөө хүлээн зөвшөөрчээ. Тэрээр жилийн өмнө насанд хүрээгүй хүүхдийг клубд оруулсан хэргийг мөрдөж байсан цагдаа асанд 20 сая вон өгснөө мэдгдсэн байна. Lee Seung-hyun 2 дугаар сарын 26-нд цэжиглийг няцаасан ч ийхүү хахуул өгснөө хүлээн зөвшөөрсөн байна. Сэнгригийн Burning Sun дахь оролцоо. 3 дугаар сарын 8-нд MBC Сэнгри болон клубын холбогдлын тухай шинэ мэдээ гаргасан. Өмнө нь Сэнгри хэлэхдээ клубыг удирдах болон зохицуулах нь надад ногдсон эрх мэдэл биш байсан. Анхнаасаа л би үүнээс хол байсан гэжээ. Тэрээр гэмгүй санаагаар DJ хийж эхэлсэн ч клубыг сурчлах үүргээр гүйцэтгэх захирал болох алтан боломжийг олж харсан. Сэнгри би алдартай болохоор клубыг сурчлах, олон таниулах үүрэг хүлээсэн гэсэн байна. 3 дугаар сарын 8-нд MBC Burning Sun-ы дотоод бичиг баримт болох санхүүгийн тайланд дэлгэснээр хүмүүс Сэнгригийн үгийг үнэн эсэгт эргэлзэх болсон юм. Түүнд хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө оруулалтууд байсан ба нийт 2.5 тэрбум воноос 225 саяыг Сэнгри хөрөг оруулсан байдаг. Компани 2017 оны зорилгын гэрээнд Сэнгрийг Burning Sun-ы үүсгэн байгуулагчаар тэмдэглэсэн байдаг. Тэр тусмаа 4 гүйцэтгэх захирлуудын нэг нь Сэнгри байсан ба хөрөнгө оруулагчдын хэлж буйгаар тэрээр нийт хувьцааны 20%-ийг эзэмшдэг аж. Burning Sun-ы ажилчид Сэнгрийн гарцаагүй анхдагч хөрөнгө оруулагч болохыг хэлсэн. Сэнгри сэжигтэн болсон нь 3 дугаар сарын 10-нд тоо таймшгүй их нотлох баримтын дагуу Сэнгри биеэ үнэлэлтийн эсрэг хуулийг зөрчсөн хэрэгээр цагдаад баривчлуулж цаашдаа хэргийн сэжигтэн болсныг зарласан. Цагдаагийн газар түүнээс гадна Како чатны 4 гишүүнийг мөн шалгаж байгаа аж. Тэр 4 хэн бэ? Цагдаагийн байгууллагаас нэрийг нь ч дэлгээгүй. Тэднийг дуучид болон зурагтаар их гардаг хүмүүс гэж хэлжээ. Сэнгри карьераа орхисон нь 3 дугаар сарын 11-нд SBS нууц камерын бичлэг болон зургнууд тарагдсан групп чатанд Сэнгри 2 эрэгтэй дуучид болон бусад байсныг онцгойлон дэлгэсэн. Мэдээнд нийт 10 удаа бичлэг болон зураг илгээгдсэн тохиолдол байсныг тусгажээ. Бүгдэд нь эр эмийн секс хийж буй зурагдал байсан байна. Тэр өдөр мэдээ цацагдсанаас дараахан Сэнгри зочирдмоор мэдээлэл хийх нь тэр Сэнгри байна. Миний бие бас төртөөгөр урлагийн ертөнцөөс гарсан зөв бололтой. Нийгмийн шүүмжлэл гарсан асуудлаас үүдэн урлагийн ертөнцөөс гарахаар шийдлээ. Мөрдөн байцаалтын шүүмжлэлтэй байгаа явц эргэлзээг тов тодорхой болгох болно. Өнгөрсөн сар хагасын хугацаанд ард түмнээс ширүүн зэмлэл хүртэж, дургуйцал, үзэн ядалт авч мөн одоо улсын мөрдөн байцаах бүх газрууд намайг шалгаж байгаа. Энэ нөхцөл байдалд ард түмний тэрслэгч болох хүртлээр шахагдж байгаад энэ үед миний иргэн тойрныханд хохирол учирч хэрхэвч болохгүй билээ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд их хайраа өгсөн ард түмэн болон фэнүүддээ бүгдэнд нь чин сэтгэлээсээ баярлаж YG Big Bang гишүүдийнхээ төлөө энэ хүртэл явах ёстой болтой. Дахин нэг удаа уучлаарай. Бас дахин уучлаарай. Энэ хугацаанд намайг дэмжиж байсан бүх хүмүүстээ баярлалаа. Яг ингээд Сэнгригийн Big Bang-тэй хамт туулсан аялал дуусч байна. Харамсалтай нь энэ түүхийн төгсгөл бишээ. Цагдаагийн ерөнхий газраас Сэнгрийг өөр улсад нэвтрэх аргагүй болгосон байна. Тэр өдөр нэгэн хүн энэ скандалд холбогдсон ба тэр хүн Jong Jung-hyun гэх нэгэн K-pop од жүжигчин ба телевизийн оролцогч. Тэрээр хууль бус чат румд байсан ил болсон ба SBS энэ бүхэн анх 2015 оноос эхэлснийг олж тогтоожээ. Групп чатан дахь зурагсууд 3 дугаар сарын 12-нд Jong Jung-hyun Америкийн нэгдсэн улс киноны зураг авалтаа хийчгээд шууд Солонгост эргэж ирсэн бөгөөд тоймгүй их сурвалжлагчид түүнийг онгоцны будал дээр угтаж авсан байна. Jong Jung-hyun өөрийн бүх төлөвлөгөөт ажлуудаа цуцалж цагдаагийн хилцэд мөрдөн байцаагдж байгаа билээ. Сөүл хотын нийслэлийн цагдаагийн албаны мөрдөн байцаах хилцэс Jong Jung-hyun-ыг бэлгийн хүчирхийллийн хэрэгт татахад групп чат олон нийтэд ил болсон байна. Үүнээс цааш зөвхөн насанд хүрэгчлэд зориулсан контент байгааг дахин сануулъя.
SBS-ийн сурвалжлагч хэлэхдээ би энэ мэдээллийг хэрхэн олон нийтэд хүргэх талаар их удаан бодсон. Групп чатан дахь зурсууд олон нийтэд зарлагдсан хэсгээс хэд дахин аимшигтай байсан үгээр хэлхийн аргагүй гэж мэдгдсэн байна. Жон Жунхёны мэдээлэл. Солонгост ирснээс нэг өдрийн дараа Жон Жунхён баривчлагдсан ба одоогоор бидэнд мэдэгдэж буй хамгийн том үннийг дэлгээд байна. Энэхүү загтлыг ичхүр гэмшил дүүрэн бичиж байна. Жон Жунхён миний би 3 дугаар сарын 12-нд Солонгост эргэж ирснийхээ дараа энэ хэрэг ямар нухацтай болсныг анзаарсан. Хэтэрхий оройтсон ч намайг бодож 2 дахь боломж олгосон бүх хүмүүсээс уучлал ирэн энэхүү загтлыг бичиж байна. Энэхүү хэрэгтэй холбоо хамаарлын хувьд би хийсэн бүх хэрэгээ хүлээж байна. Би зөвшөөрлгүйгээр эмэгтэйчүүдийн бичлэгийг хийж групп чатанд хуваалцсан. Тухайн үедээ би огт гэмшээгүй. Нийгмийн зүтгэлтний хувьд би энэ үйлдэл маань шүүмжлэхгүй байхын аргагүй. Ямар ч ёс суртахуунгүй, бодлогогүй алхам байсан. Би 3 дугаар сарын 14-өөс эхлэх мөрлийн үйл явцад ямар ч худал хуурмаггүйгээр чин үннээсээ оролцох бөгөөд хийсэн бүх хэрэгийнхээ ялыг эдлэх болно. Дахин хүлцэл өчье. Намайг уучлаарай. Жон Жунхён. Энэ загтал маш том дуйланд мэдээ болсон шалтгаан нь групп чат үнэхээр байдг нь батлагдсанаар зогсохгүй. Байдгүй хэмээн үгүйсгсэн Сэнгри гэх мэт бусад уран бүтээлчдийг сэжиглэхэд хүргэж байгаа юм. Тун удалгүй Жунхён агентлагаасаа халагдсан ба YG Entertainment ч бас Сэнгрийг халсан байна. Тэрээр 3 дугаар сарын 12-нд Сэнгри ажлаасаа гарах хүсэл гаргасны дараагаар YG Entertainment гэрээг нь хүчингүй болгож агентлагаасаа халсан. Уран бүтээлчдийг бэлтгэдэг байгууллагын хувьд бид уран бүтээлчээ сайн залж чадаагүйдээ хүлээн зөвшөөрч байна. Энэ тал дээр бид маш гүн эргэцүүлэг хийж байгаа гэж мэдэгджээ. Скандал улам томорсон нь 3 дугаар сарын 13-нд байдал улам хурцсаар Сэнгригийн групп чатнаас цагдаагийн дарга бидний арыг даана гэсэн утгатай зураг олцсноор цагдаагийн хилцс хүртэл энэхүү хэрэгтэй холбоотой байж болцсогүй хэмээн сэжиглэгдсэн байна. Хэрэг томорсоор Солонгос улсын хамгийн дээд шүүх болох дээд прокурорын газарт хүржээ. 3 дугаар сарын 14-нд Сэнгри Жунхёноор Сөүлийн цагдаагийн алтанд байцаагдсан байна. Жунхён хэлэхдээ өршөөгөөрэй. Та бүхний санааг зовоож уурлуулсандаа хүлцэл өчье. Байцаалтанд чинь үннээсээ хариулахын тулд хичээх болно. Уучлаарай гэжээ. Дараа нь групп чаттай холбоогүй гэгдэж байсан хайлайт хамтлагийн гишүүн Жон Жунхён хайлайтаас гарч байгаагаа мэдэгдэг. Тэрээр өмнө нь бүх сэжиглэлийг няцааж байсан ч 3 дугаар сарын 14-нд мэдэгдэл хийхдээ би энэ ёс бус харилцан ярианд оролцсон үнэн. Энэ бүх үйлдэл ёс суртахуунгүй. Бас би их тэнэг байсан. Би энэ бүхнийг хууль бус гэмт хэрэгч гэж бодоогүй. Бас Жон Жунхёныг тэр үед хатуу хориглож болиулаагүй нь миний буруу. Би зүгээр л хүндлэнгөөс ажиглаж байсан. Миний энэ буруутай үйлдэлээс болж хохирогчд олширсан байж болзошгүй хэмээжээ. Сэнгригийн зурснууд олон нийтэд ил болсон ба биеэ үнэлэгчид, дагалдагчид яг л хоолны цэсэн дээрх төрөн хоол шиг үйлчлүүлэгчид хүрдэг байсан байна. Арван 6 цагт байцаагсны дараа SN Blue-гийн Жонхён мөн групп чатанд оролцож байсан тодорхой болжээ. Жонхён маш их ичиж харамсаж байгаа бөгөөд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх олон нийтийн шүүмжийг хүлээн зөвшөөрч гүнээ харамсаж байна гэв. Үүний дараа SBS групп чатанд байсан 8 хүний нэрийг ил болгожээ. Big Bang хамтлагийн Сэнгри, Жон Жунхён, FT Island хамтлагийн Choi Jong-hun, Yuri Holdings компани захирал Yo In-suk, AMD клубын ажилтан Иргэн Ким, Охтын хамтлагийн хамсаатан Иргэн A and YG Entertainment ажилтан Иргэн B болон Жон Жунхёны найз Иргэн S. 4 дугаар сарын байдлаар өөр олон групп чатуудыг олж илрүүлээд байгаа бөгөөд өөр олон idol, уран бүтээлчид хэрэгтэй холбоотой байна. Мөн Сэнгригийн өөртөө биеэ үнэлэгч зуучлалтай ямар ч холбоогүй хэмээн заасаар байсан бизнес хамтрагч Yo In-suk нь 2015 оны 12 дугаар сард өөрийн клубтэй Японы хөрөнгө оруулагчдад биеэ үнэлэгчдийг худалдагдсан гэдгээ хүлээн зөвшөөржээ. Сөүл хотын нийслэлийн цагдаагийн алба мөнгөн шилжүүлэг хийгдсэнийг нотлох бичиг баримт олсон нь Сэнгригийн нэрээр хийгдсэн YG Entertainment-ийн картны гүйлгээ ба Yogi банкны электрон шилжүүлэг мөн тэр хоёрын Жон Жунхёнтэй уулзалт зохион байгуулах 17 биеэ үнэлэгч зуучлагчдыг уулзуулах талаар ярилцсан групп чатны зурвасаар батлагджээ. Энэхүү хэргийн мөрдлөг одоо ч үргэлжилсээр байгаа бөгөөд баримт нотлохоо дутуу дулмагтвал сая дурдсан мэдээллүүд ирээдүйд өөрчлөгдөх бүрэн боломжтой юм. 売上一人がビッグバンの顔ですよ。そうですよ。そうですか。だから、はい。
もう事故があるともう終わるよほらお願いもう事故がお願いします。